За шинэ 7 хоногийн улс төр оюун эрдэнэ хувь зүйн дотоод хэргийн сайд энэ хоёрыг авилгатай тэмцэх газар төгснөөр эхэллээ. Би энэ хоёр эхэлсэн цэгээсээ сонсголын дунд маш их хэмжээнд өөрчлөгдсөнийг нотолж байгаа. Ийм үлгэр яриад байгаа. Намайг замлахыг сүрлүүлж алан шүү бацаа минь. Ундны усанд хэр нөлөөлөх юм бэ? Усны усанд хэр нөлөөлөх юм бэ? Усны нөөцийг би дөрвөлсөн. Улаанбаатар хотны усны нөөцөд ямар ч нөлөөлөх. За энэ өгж байгаа утга учир нь юу вэ гэхээр өнгөрсөн нөгөө нэг ярилцлагадаа дурдж исэн хувь зүйн дотоод хэргийн сайд энэ хоёр бод группийн одоо тэр нөөцний хулгайг чимээгүй өнгөрөхийн тулд 1.3 сая Америк долларыг авсан гэж. За тухайн үед ярилцлагад орж байхдаа нэг өөртөө ойлж ирсэн. Өнөөдөр мөн өөртөө ойлж байна. Өнөөдөр бол яг баримттайгаа гэхэд бүх баримтаа аваад ирсэн гэхэд 2 цагийн бичлэг хүртэл байгаа гэдэг нэг юм бор цаасан одоо хайрцагтай юм тэврээд ирж байна. Тэгээ энэ үндслээр өглөө тэд баримтуудаа мөн авилгатай тэмцэх газарт өглөө. Тэгээд 1.3 сая Америк доллар юм байна. Эхлээд 500 мянгаыг аваад дараа 800 мянгаыг аваад тэгээ энэ зөвхөн 1.3 сая дар тогтохгүй ингээд цаашаагаа бас олон зүйл байгаа юм байна. Тэр баримт дээр нь. Тэгээ үнийгээ авилгатай тэмцэх газарт өглөө. Тэгээ энэ мэдээллийнх нь үеэр хид хид хүмүүсийн нэрс мөн дурдагдлаа. Тэгээ тэр нь юу вэ гэхээр одоогийн дэд сайд Мөнх Эрдэнэ хувь зүйн дотоод хэргийн сайд Мөнх Эрдэнэний нэр гарлаа. Мөнх Эрдэнэний нэр яагаад гарсан бэ гэхээр энэ хүн одоо бодийн тэр гэрээн дээр хуулийн зөвлөх өгч ийсэн. Тийм учраас бодиттой холбоотой. Тэгээд энэ хүнээр дамжуулж ер нь энэ хоёр Мөнх Эрдэнэ гэдэг хоёр хүн энэ тэнд ийм хуулийн гаргалгаа хийж өгч одоо мөнгө төгрөг авдаг гэсэн нэг иймэрхүү зүйл ярьсан. Тэгээд энэ Мөнх Эрдэнээр дамжуулж бодиттой бараг холбогдсон юм уу да гэсэн зүйл ойлгосон тэр ярианаас. Тэгээд одоо Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга Содбаатрын нэр гарлаа. За цагдаагийн ерхий газрын дарга Болдын нэр гарлаа. Хүн сүдэн аж ахуйн хөнгөн үйлдвэр сайд дэд сайд Нэмжавын нэр гарлаа. Тэгээ энэ хүмүүс ингээд холбогдоод ирж байгаа юм байна. Тэр наашин цааш нь олгож ирсэн мөнгөд бас зарцуулсан юм уу да гэж ойлголоо. Тэгээ энэ Нэмжав гэдэг хүн цагдаагийн одоо албан тушаалтнуудын үлдсэн тийм илүү цэлэнг бэлнээр гаргаж аваад бас наашин цааш нь олгосон гэх зүйл ярьж байгаа. Содбаатрын хамгийн сайн найз энэ хүн холбоотой гэд ингээ баахан хүмүүсийн нэр дурдлаа. Тэгээ яг энэ оюун эрдэнэ өнөөдөр авилгатай тэмцэх газартаа энэ хоёрыг өгнө гэсэн энэ мэдээлэлтэй зартаа яг зэрэгцээд нөгөө Гэргээ тааврын эзэн гараад ирсэн. 14 давхрын. Тэгээ нөгөө Гэргээ тааврын чинь дүүтэйгээ нийлээд хүнээс дээрэмдээ давцсан гэдэг нэг хэсэг юм болсон шүү дээ. Тэгээд нэг зарим нэг хүмүүс нь орж ирэл энэ минийх байсан биш энэ чинь минийх оюун эрдэнэ ямар ч хамаагүй байл нөгөө хандыг гарч ирж байгаа нь энэ бол оюун эрдэнэ дээрэмдэж авсан үнэн энэ минийх гэл маш их эзэнтэй болцсон. Тэгсэн өнөөдөр энэ яг хишиг баяргээ залуу гарч ирээд энэ яг 14 давхар чинь манай компани өөрсдөө авч ирсэн юм аа. Тэгээд тухайн үед Баатар гэдэг хүнтэй одоо гэрээ хийжсэн юм худалдах. Тэгээд тэр нь 1 сая гаруй Америк доллар байсан юм уу да. Тэгсэн чинь тэгээ гэрээ хийчээд тэр барилгад нь оруулсан чи ерөөсөө мөнгө төгрөг өгөхгүй харна. Мөнгө төгрөг өгөөч гээд ингээд ам мөрийгаад тэгээ түүнээс хойш энэ залуу дээр хэрэг үүсгээд 19 хоног 461 дугаар хорихоо ингээд хоол ундгүй тэнд ингээ хориод ингээ нилээн зовоосон гэдэг. Энэ залуугийн яриаг та бүхэн сонсоорой. Манай граф цэгийн дээр мөн орцсон байгаа. Тэг ингээд янз янзаар энэ залууг зовоосорогоод сүүлдээ тэр Гэргээ тааврын 14 давхрын одоо булааж авсан гэх юм уу энэ залуугийн өөрийнх нь яриад байгаа булаагаад авсан юм байна. Тэгээд наа чи одоо ингээ дээр тэргээд энэ залуу жоох хил ам хийсэн чинь данс руу 1.5 тэрбум төгрөг шилжүүлсэн. Тэгээд түүнээс хойш ямар нэгэн төлбөр төлөөгүй ингээд их нэрийг нь ч тэрдээ ингээд нэг ар гэрээр нь оролдоод ингээд янз янзын хэрэг тохоод ингээд оролдоод байсан юм байна. Тэгээд энэ залуу ерөөхдөө чимээгүй чаад өнөөдөр энэ мэдээлэлтэй зэрэгцээд гараад ирлээ. Тэгээд мөн ингээд ярьлаа оюун эрдэнэ Баатар гэдэг хоёр хүн намайг дээрэмдсэн үнэ ингээд яриад гараад ирлээ. За тэгсэн араас нь нөгөө хувь зүйн дотоод хэргийн сайд энэ хоёр мэдээлэл хийлээ. Тэгээ энэ мэдээлэл нь нөгөө яг өөрөө ингээд би мэдээлэл хийн энэ төр гэж ингээд нөгөө зар тараагаагүй тэнд ингээд явж исэн таарсан сэтгүүлчтэйгээл мэдээлэлээ хийцсэн юм шүү байгаа. Тэгээд
ярихдаа юу гэж ярьсан бэ гэхээр за энэ оюун эрдэнэ ярьж байгаа юм бол бүх юм одоо үлгэрээ. Тэрөөсөө тийм байхгүй. Би бодтой холбоотой надад нэг ч юм байхгүй. Тийм баримт байгаа бол тэр 2 цагийн бичлэгээ нэгдүгээрт үзүүл, хоёрдугаар тэр баримтуудаа дэлгээд олон нийтэд харуул тэ энэ одоо хардлага зэрлийг ингээд хаглаа гэсэн зүйлийг ярьлаа. Тэгээ ингээд ярихдаа ингээд олон хүмүүс анзаарсан юм шиг нэг юм жоохон тип тап хийсэн нэг юм жоохон сандруу маягтай ярьлаа. Тэгээ энэ өөрөө нөгөө нэг хүмүүст их өгөөш болсон бололтой. Тэгээ оюун эрдэнэ ингээд авилгатай тэмцэх газарт өгөхөөр энэ хоёр сандарч ийн гэх мэтчлийн ярианд гарч ийн. Тэгээ энэ мөнх эрдэнэгээ залуу өөрөө мөн араас нь дэцээд мэдээлэл хийлээ. Би голомт банкад хуулийн зөвлөх хийжсэн. Түүнээс яг энэ бод групптэй холбоотой зүйл байхгүй гэсэн зүйлийг ярьлаа. За ингээд энэ нөгөө Монгол Ардын намын намар ихэлсэн зөрчил чинь ингээд дөрүүдээ солиол ингээд яваад байна. Тэгээ яг үндсэн нөгөө нэг ялагдсан талын дүр солигдохгүй л дээ. Оюун эрдэнэ намар өсгөлэн гэсэн хоёр үнний одоо айкон төр явж байгаа. Тэгээ оюун эрдэнэ энэ хоёр зөрчилдөж эхэллээ. За нийслэлт мэдээж Нямбатар, Бат хамглан гэж хоёр хүн зөрчилдөж байгаа тийм. Ингээ нэг юм хоорондоо зөрчилдөөл ингээ улс төрөд үргэлжлээд байна гэж. Тэгээд авилгатай тэмцэх газар мэдээж оюун эрдэнэ өгсөн баримтуудыг шалгаад нэгтлэх баг. Цаашаа үйл ажиллагаа үргэлжлэх баг. Тэгээ энэ хоёрын хэрүүлч мөн ингээд дуусахгүй баг. Цаашаа нэлээд үргэлжлэнэ. Чуулган дээр ч гэсэн янз янзын нэг рүүгээ үг шидэж ордон дотор мөн нэгнийхээ эсрэг мэдээлэл хийх үзээ гэж. За тэгсэн хүн намын зөвлөл өнөөдөр хуралдлаа. Тэг хүн намын зөвлөлийг яагаад онцолж байна вэ гэхээр хүн намын зөвлөлөөр хотын орлогч, усны газрын дарга Бат 2 за тэгээд нэг бас нэг зөвлөх 3 орж суусан байна. Энэ нөгөө туулын хурдны замтай холбоотой. 2.3 их найдаар хийгдэж байгаа. Төсвийн мөнгөөр хийгдэж байгаа энэ туулын хурдны замтай холбоотой ийм сонсголыг хүн намын зөвлөл дээр орж танилцуулсан байна. Төслөө. Тэгээ энд асуудал нь юу байсан бэ гэхээр за байгаль орчны үнэлгээ бол хийгдсэн юм байна. Туулын хурдны зам дээр. Гэхдээ энэ баг зэргийн нөлөөтэй гэж гарсан юм байна. Энэ байгаль орчны үнэлгээ нь. Тэгээд нөгөө одоо хүмүүс эсэргүүцээд нэг амралтын өдрөөр тоглоодсон болоод нэг 50 жагсаал хийгээд байгаа шүү дээ. Тэгээд бид нар чи яг юу яриад байна нөхөр энэ туулгал ундны усан дээр бид нар ингээд барилгын ажил явуулаад ундны усаа үгүй их гээд байна гэж яриад байгаа. Тэгсэн чи яг энэ ундны устай холбоотой энэ дүгнэлт гардаг усны газраас за ундны усад одоо ингэж нөлөөлөх юм байна. Эсвэл нөлөөлөхгүй юм байна гэдэг ч юм уу. Тийм дүгнэлтийг ундны усны газраас гаргадаг. Тэгээ энэ дүгнэлтэнд гаргуулалаагүй байгаа юм. Тэг бүр өгөөчгүй байгаа юм байна энэ усны газарт. Тэгээ эхлээд 2025 оны нэг зураг өгсөн юм байна усны газар. Тэгээ энэ зурган дээр нь ажиллах гэсэн чинь наа чинь өөрчлөгдсөн гэдэг. Тэгээд нөгөө өөрчлөгдсөн зураг өгөөгүй байгаа. Тэгээ ингээ ундны усанд нөлөөлөх дүгнэлт нь гараагүй. Тэгсэн чинь хотын орлогч нь болохоор ингээд ямар нэгэн байгаль орчны нөлөө байхгүй гэсэн тийм ундны усанд нөлөөлөхгүй гэдэг. Тэгээ юу ярьсан бэ гэхээр хотын орлогч нь даваа далаа ингээд маш инээдтэй зүйл ярьсан. Тэгээ энэ мэдгүй учир мэд хүмүүс нь тайлбарлах баг. Энэ туулгын бургасууд чинь одоо ингээ нэг юм цагийн аясаар ингээ муудаад хөрс рүүгээ муугар нөлөөлөө тэгээд ингээ нэг юм шинжлэх ёстой байдаг юм байна л та. Тэгээ түүний ярьсараас ингэж ойлгож байгаа. Тэгээ ингээд тэр хугацаанд өнгөрөөд аль дээр 20 хэдэн жил болцсон. Тэгээд бараг бид нар энэ туулын хурдны замыг барьж ингээд бургас сүйтгэснээр ингээд эн чинь ингээд бараг нөхөн сэргээлт болж байгаа маа. Ингээд муудсан бургасуудыг авч яа. Тэртээ тэргүй бургасууд ч буцаад ингээд гоёор ургаад гэдэг юм уу те. Ингээд бид нар бараг юм буянтай ажил хийгээд байгаа гэсэн ийм зүйл ярьсан. Тэгээ энэ нь одоо мэдхгүй те буянтай ажил юм уугүй ч юм уу те. Тэгээд мөн хүн намын энэ зөвлөл төр орж танилцуулга хийхдээ 3.4 га газарт бургас одоо устгана гэсэн танилцуулга хийсэн байна. Тэгээ гарч ирээд сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө энэ 1.9 га газар бид нар бургас устгах гэж байгаа гэж ярилцлага өгч. Энэ хоёр зөрүүтэй тоо яриад. Ингээд энэ хүн тэр зөвлөл төр орж нэг худлаа ямаарад гарч ирээд сэтгүүлчд мөн худлаа ямаарад энэ тоогоо худлаа ярьж байгаа. Тэгээд байгаль орчны үнэлгээгээ илгэсэн ямар нэгэн ундны усанд нөлөөлөхгүй гэж энэ манай одоо ахлах зөвлөх хүртэл хэлсэн гэдэг ингээд яриад. Тэгээд тэр дотор оронгууд тэр ундны усны дүгнэлтэн ч гараагүй те. Ингээд худлаа тоогоо хэлээд ингээд энэ нь өөрөө ингээд хардлага дагуулад байгаа. Уг нь яг энэ хурдны замыг барих нь зөвийн хувьд зөв. Тэгээ ямар нэгэн одоо алдаа мадаггүй үежж
ажил цаашаа явах ёстой шүү дээ. Гэтэл ингээ анханасаа ийм зөрүүтэй мэдээлэл өгөө те ийм ойлгомжгүй байдлаар юм яриа те. Ингээд байгаа чи өөрөө хардлага төрүүлээд хүмүүсийн эсэргүүцэл төрүүлээд байгаа. Тэгээ нийслэлийн удирдлагууд өөрсдөө эндээ цаашаа анхаарна үз. Тэгээд одоо энэ асуудал мэдээж олонний хяналтд дор явагдах нь цаашаа тодорхой боллоо. Ямар тач ингээд төсвөө тусгацсан энэ жил 500 тэрбум төгрөгөөр зураг төслөө гаргацсан гэж байгаа. Эх жил дахиад 800 тэрбум гарна. Тэгээ ингээд төсвөөс гарна. Мэдээж бидний төлж байгаа торгуул татварын мөнгө. Үүнийг өргөө ингээд хаундны усаа сүйтгэхэд ч юм уу те мэдгүй сүйтгэхгүйгээр ч юм уу. За ингээд ямар ч өргөө зарцуулмаарг байгаа гэдгийг хүн болго хэлээд байгаа гэж. За энэ асуудлыг иймэрхүү болсон. Тэгсэн араас нь манийн бүлэг уралдсан. Араас нь ч яг энтэй зэрэгцээд ер нь яг араас нь дуусч таарсан. Тэгээд манийн бүлгээр нөгөө одоо ерөнхийлөгчийн хууль тэгээд энэ чуулган бойкотлоод байгаа асуудал энтрийг ярилцсан уу? Танах одоо бүлэгч юу болж байна? Эрх хөрөгч намын бүлэг те. Тэгээ энэ асуудлуудаа та нэг тийш шийдэхгүй бол олон нийт чинь ингээд үүмэд байна те. Чуулган ч уралдаж чадахгүй нэ, орох хэвээр хуулийн төслүүд чинь орж чадахгүй нэ гэдгсэн чинь аль алийг нь хилцүүлэв. Тэр чуулгантай холбоотой асуудлыг хилцүүлээгүй. Тэгээ тэр чуулгантай холбоотой асуудал юу гэж ярьж байгаа нөхөр энэ гишүүд өөрсдөө хуралдаа суух хэвээр хумсраараа ирээд хуралдаа суучих байлгүй дээ гэж 5 дахь өдөр 4 дахь өдрийн чуулганда. Ерөнхийлөгчийн хуультай асуудлыг холбоотой асуудлыг юу гэж ярьж байгаа нөхөр энийг ингээд цаашаа одоо улсын хурал хилцэх хэсгийн дэмжиж гараад ирэх юм бол тэр үед нь бид нэр одоо алдаа дутагдлаа яриад хилцнэ. Түүнээс наан бид нар хилцэхгүй гэж ярьж байна. За нэг ийм хоёр асуудлыг асуулаа. Тэгээд айл айлын дээр нь хариултаа авч чадсан. Тэгсэн чинь нөгөө нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн барьж байгаа. Тэгээд энэ нөгөө нэг ямар учиртай хуулийн төсөл байгаад байна вэ гэхээр инким энэ одоо бид нэг юм даатгал төлж байгаа шүү дээ. Тэгээ энэ хэрвээ зөвөр насны бүхсэн дээр тэтгэврт гарахтаа өндөр тэтгэвэр авахыг хүсэх юм бол нэмэлт энэ хувийн тэтгэврийн тухай хууль нь батлагдаад гараад ирэх юм бол бид нар юм 2-6 хувиар одоогоос төлж байгаас дахиад ихээр 2-6% нэмээд төлж болох юм байна. Тэгээ энийг нөгөө тэтгэврт гарах насн дээр нэг удаа бөөнөр авах юм уу эсвэл хэсэгчиж авах юм уу гэдгийг шийдэх юм байна. Тэгээд энэ хууль батлагдах юм бол одоо тийм хувийн тэтгэврийн тийм сангууд байгуулах юм байна л да. Тэгээ тэнд нь ингээд мөнгүүд нь байршина. Тэгээ тэр компани тухайн компани тэр мөнгөө эргэлдүүлээд тэгээд явах юм байна. Тэгээ энд нэг юм төрийн хяналт бас байж ах юм байна. Тэгээ одоогийн байгаа манай тэр нийгмийн даатгалын тогтолцоо ч өөр ямар вүлээ те энэ хууль нь ямар вүлээ үүнийгээ сайжруулахгүй ч дахиад нэг нэмэлт хувийн тэтгэврийн тухай хуулийн анхдагч хуулийн тус санаачлаад ингээ гараад ирж байгаа. Тэгээ энэ дээр мэдээж хүмүүс идэвхтэй оролцохгүй гэдэгт ер нь итгэлтэй байна. Одоогийн татварынхаа шимтгэлийнхаа дарамтыг яая гэж яах дахиад дээрээс нь 2-6%-аар нэмээд төлөх хүмүүс ер нь цөөхөн байх баг. Тэгээ за хэрвээ төллөө гэж бодоход нэг юм байна. Яг томоохон аж ахуйн нэгжүүд тухайн одоо хүний нөөц авч үлдэхийн тулд нөгөө хувийн тэтгэврийн сангийн компаниудтай тохиролцоод 2-6%-ын дунд 63% ч юм уу компаниас гаргаад төлөөд ингээд хүмүүсээ тогтоож үлдэх маягаар ингээд төлөөд эдний сангууд руу мөнгө оруулах ийм боломжтой нэг. Түүнээс одоо бид нар байгаа шимтгэлээрээ дахиад шимтгэл төлнө гэдэг бол ер нь их хоёр сайдын өнөөдөр хоёртон зориулж хэлдэг шиг ер нь үлгэр болоо да гэж. За ингээ өнөөдөр ер нь улс төрд нэг иймэрхүү 3 чухал сэдв өрнөлөө. Тэгээ бусад зарим нэг сэдвүүд өрнөсөн. Гэхдээ хамгийн чухлыг нь та бүхэнд ярьж өглөө гэж. Тэгээ ингээ маргаашнаас дахиад улс төрүүд буцална 3 дахь удаа засгийн газар хуралдан 4 дахь өдрөөс чуулган хуралдах үгүй нь яг одоогоор тодорхойгүй байна. Ямар ч гэсэн ингээд хаврын синдром эхэлж хаврын хагаралтай улс төр үргэлжилсэн юм байна гэж.